Худалдаа хөгжлийн банк Монгол улсад төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Apple Pay үйлчилгээг нэвтрүүлснээс хойш олон төрлийн урамшуул хөтөлбөр зарласан байна. За тэгвэл өнөөдөр худалдаа хөгжлийн банк 4-р сард Apple Pay хамгийн идэвхтэй ашигласан 102 харилцагчийг шалгаруулж шагналыг нь гардууллаа. Худалдаа хөгжлийн банк өнгөрөх оны 12 дугаар сарын 10-ны өдөр дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл Apple Pay-г зах зээлд нэвтрүүлсэн. Хэдийнэ бидний амьдралын хэв маяг болсон байна. За урамшуулалт хөтөлбөрт оролцож хөнгөлөлтэй хүүтэй байрны зээлийн эзэн болох мөн iPhone 16 утастай болох маш амархан гэлээ. Харилцагч төлбөр тооцоогоо хийх бүрдэл утсаараа Apple Pay уншуулад байхад болох юм байна. Хамгийн идэвхтэй буюу хамгийн олоод ашигласан 102 харилцагч сар бүр тодроод явах юм. Хэрв та Apple Pay үйлчилгээнд хараахан бүртгүүлж амжаагүй бол TDB онлайн аппликейшнаар дамжуулан маш хялбархан бүртгүүлэх боломжтой байна. Мөн худалдаа хөгжлийн банкны харилцагч биш байсан ч TDB онлайн аппликейшнаа ашиглан харилцагч болоод Apple Pay-тэй болох боломжтой байна. Худалдаа хөгжлийн банк дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Apple Pay үйлчилгээг 24 оны 12 сарын 10-нд Монголд нэвтрүүлсэн. Үүнээс хойш иргэд харилцагчдын маань өдөр тутмын төлбөр тооцоогоо хийдэг, өдөр тутмын хэрэглээ болсон байгаад бол маш их баяртай байна. Бид хэд харилцагч иргэдээ Apple Pay үйлчилгээг ашиглахыг нь урамшуулах зорилгоор сар бүр 102 харилцагчийн урамшуулалттай хөтөлбөр зарласан. Тэгээ энэхүү хөтөлбөрийн маань хамгийн олон тоогоор гүйлгээсэн харилцагч бол хөнгөлөлтөө үедээ байрны зээл ирэх хожин, дараагийн харилцагч нь бол iPhone 16 маркийн утас очих гэдгээр онцлогтой байгаад байгаа. Мөн түүний дараагийн 100 харилцагч бол $25 gift card ирэх эзэн болж байгаа. За тэгээ манай сар бүр шалгаруулах хөтөлбөр нь бол 5 дугаар сарыг дуустал үргэлжилнэ. Энэхүү хөтөлбөрт оролцоход бол маш амархан. Та ердөө байгаа газараасаа худалдаа хөгжлийн банкны аппликейшн татаад харилцагч болох. За тэгээд аппликейшн дээрээсээ хормын дотор Apple Pay үйлчилгээнд картаа холбоол өдөр тутмын төлбөр тооцоогоо хийх боломжтой болох юм аа. Та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Худалдаа хөгжлийн банк 5 дугаар сард цахим худалдааны платформ Shopee сегменттэй хамтран Монгол улсад анхудаа онлайн худалдаа авалтыг Apple Pay-тэй холбожээ. Түүнчлэн Apple Pay урамшуулалт хөтөлбөр энэ сарын дуустал үргэлжилнэ.